Ингээд ихний мэдээ. За эсэлтийн ерхий шалгалт энэ сарын 18-наас 21-ний хооронд 4 өдөр үргэлжилсэн. Нийтдээ 44318 шалгуулагч шалгалт өгч энэ үеэр 3000 орчим багш ажилтан ажилласан байна. За эсэлтийн шалгалтыг өнгөрсөн жил давхарсан тоогоор 99000 шалгуулагч өгсөн бол энэ жил 121000 болж нэмэгджээ. Мөн өнгөрсөн жил 168 шалгуулагч 800 авч байсан бол энэ жил 171 шалгуулагч 800 авчээ. Тэгвэл багш, эцэг эхчүүд болон шалгуулагч нар эсэлтийн шалгалтын даалгавар хэд хүнд байсан. За үзээгүй хичээлийн агуулгаар шалгалт авсан. Мөн харандаа баллуур нь шаардлага хангаагүй гэж шүмжилсэн маа. Харин боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын материал нь хичээлээр үзсэн агуулгыг багтааж харандаа баллууртай холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй гэх тайлбарыг өглөө. Эсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 50 шалгалтын байраар авсан. Шалгалтын үеэр хоцорж ирсэн шалгуулагчдыг байрлал нэвтрүүлээгүй байна. Мөн утастайгаа орсон 7 шалгуулагчийн оноог тэгэлжээ. Түүнчлэн шалгалтын даалгаврыг тагнуул цагдаагийн байгууллагын хяналтанд ор боловсруулдаг учраас энэ жил даалгавар задарсан гэх асуудал үүсээгүй гэсэн юм а. Монголын шалгалтын дээр болохоор би үндэсний хичээг ерөнхийдөө 2017-оос 2024 оны ээшийн материал дээр 9 сарын 1-ээс хойш одоо Монгол хэл уран зохиолын насан жаргалагч Цаг Цүрэн багштайгаа хамтраад ерөнхийдөө төгсөн төгсдлөө маш сайн ажилласан. Гомдолтой байгаа зүйл гэх юм бол миний одоо ингээд нөгөө нэг хийжсэн материал байсан учраас би тэрэн дээр үнэхээр өөртөө ихтгэлтэй өгсөн байхгүй. За нэг муудаа нэг 70 авчиндаа, за нэг үсрээд, за хамгийн муудаа нэг 60 авчиндаа гэсэн ихтгэлтэй орсон. Тэгсэн чинь миний оноо 100-аас 33 оноотой гарч ирсэн. За тэгээ нийгмийн хичээл, математик хичээл одоо хамгийн сүүлд монгол хэлний хичээл өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хичээлүүдээ одоо хүүхдүүд маань өгтөө баллуур даад ингээд эргээд яах нь зөв хариултаа хийсэн гэж байгаа байхгүй юу. За тэгтэл бол ерөөсө 20 эдгээр хувь, 30 эдгээр хувь авахаар монгол хэлний хичээл дээр бол за тэгж баллуурдаж болохгүй юм байна гэд. Ингээд одоо хүүхдүүдэд бол маш их одоо цочроо тийм ээ, маш их айдас, сандрал ийм өгсөн учраас бас энэ дээр бол дээд тал нь 80-аас 85% хийсэн байгаа. Монгол хэлний хичээл дээр бол яг 100% хийх бололцоотой өөрийн төрлөх хэл учраас. За тэгэхээр бол даалгаврын тавил бол хүндэтсэн гэж. Эсэлтийн шалгалтыг өнгөрсөн жил давхарсан тоогоор 99000 шалгуулагч өгсөн бол энэ жил 121,000 болж нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн жил 168 шалгуулагч 800 оноо авсан бол энэ жил энэ тоо 171 болж нэмэгдэжээ. Түүнчлэн шалгуулагч нарын оноо өнгөрсөн жилүүдийнхтэй ойролцоо байгаа учраас шалгалтын агуулга хэд хүнд байсан гэдгийг боловсролын үнэлгээний төвөөс үгүйсгэлээ. Мөн энэ жил 3661 шалгуулагч IELTS болон SAT-ийн оноогоо дүүцүүлсэн байна. Физик дээр нэг даалгавар дээр киложоул гэдэг одоо нэгсэндээ тийм нэгжийн кило гэдэг тэр үсэг байхгүйгээс болоод асуудал үүссэн. Тэгэнгүүт түүн дээр бол тохируулга хийсэн. За энэ дээр ямар тохируулга хийсэн бэ гэхээр одоо бүх вариантын тэр бол одоо хоёр вариант дээр нь тэр үсэг байхгүй ийм тохиолдол гарсан. Тэгэхээр энэ бүх вариантын хүүхдүүдийн тэр одоо даалгаврын оноог бол бүтнээр нөгөж ингэж дооцсон. Түүнтэй холбоотойгоор бол хэмжээс оноон дээр тодорхой хэмжээний жоохон өөрчлөлтүүд ингэж гарсан. Балруулал харандаан дээр бол тендер зарлаагүй бага дүнтэй байдаг. Балруулыг солиод яг яаж юм бид цоошилж балруулагч. Тэгээ өнөөдрийн байдлаар яг албан ёсны балруулалтаа гомдлог яг хянагч багшаас багийн төгөөсөө ирэх байна. За харандааг ер нь хаанаас авдаг? Бид нар ерөөсөө манай байгууллага одоо балруулал харандаа зардаг газруудаас л авч байгаа. Одоо гомдлынх нь хугацаа яг өргөдөл хүлээж авах хугацаа нь эхэлчихсэн явж байгаа. Энэ чинь хагас өдөр дууссан шалгалт шүү дээ. Та бүхэн анзаарсан бол 1-р 2-р эхэлцэл байсан. Сүүлийн одоо зарим нэг шалгалт дээр агуулгаас хүндэрсэн гэсэн юмнаас л болж юм эхэлсэн. Зүгээр энэ дээр бол өнөөдрийн байдлаар 20 арай хүрэхгүй өргөдөл ирсэн байна гэж би дуулсан. Юуны хувьд бол жилдээ ийм өргөдлүүд ирдэг, тэрийг шийдээд явдаг. Гэхдээ энэ бол та бүхэн тэр машин уншаад нүдэн дээр нь уншаал ингээд гяс гаргачихж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь бүх юмнууд нь ингээд гарчиж байгаа учраас энэ бол ямар нэгэн тийм асуудал бол жилийн жил гардаггүй. Мөн шалгуулагч нарын оноо өнгөрсөн жилүүдийнхтэй ойролцоо байгаа учраас шалгалтын агуулга хэд хүнд байсан гэдгийг боловсролын үнэлгээний төвөөс үгүйсгэлээ. Түүнчлэн энэ жил 3661 шалгуулагч IELTS болон SAT-ийн оноогоо дүүцүүлсэн байна.